Зүгээр нүүрлээ зөвхөн. Тэ. Бүжиглэнгээ боор тайлбарлаа. Хүрд иргүүл. 3 4 Ордо боо. гол. Займс гоо нэвтэх зэрэг байна. Нэртэй цоос гэн. За энэ удаагийн дугаараар маань хүмүүсийн урд төгс гарсан байгаа. За эхлээс өмнө чи энэ хаваар явж байгаа ямар нэг рандом хүнээс асуулт асуу партуудын талаар. За Тэгээд хэрвээ тэр хүн чинь зөв хариулж чадах юм бол чи гэрэл ирэх гэсэн. Тэр хүн тааж чадахгүй бол яртэр ирэх гэсэн. Чамд тийм боломж байгаа зү. Вил эргүүлнэ. Тэгээд тэн дээр шийдвэрлүүд байгаа. Янз бүрийн челленжүүд байгаа. Тэгээд 8 парттай 8 парт болгон дээр нэг вил эргүүлнэ. За эхлэхгүй. за эхлэе let's go. За энэ ямар парт тоо мэдгүй. За баярлаа. Компьютер ямар ид анги. Систем үү? Систем. Окей. За асуусан уу? За асуулаа. Яасан? Нэг фейл 2 таасан. За. Тэгэхээр гэрэл. Тий. За. Одоо энд вил маань харагдаж байна. За, парт болгон дээр нэг вил. За. Let's go. Гол. Reverse гинэ. За, reverse гэдэг шийтгэл маань 0 биш, би шийтгэүүлнэ. За, go. За, гол. Гайгүй тараасай. Spin again гинэ. Дахиад эргүүлэх нь. За, go. Гайгүй тараасай. Бүжиглэнэ гинэ. Бүжиглэнгээ боор тайлбарлаа. За, манай борд маань B660M+ Wi-Fi хүлээн авагчтай. Тэгээд DDR5 Bisili 5.0-тай, ARGB Generation 2-тай, Aura Sync-тэй ийм борд байна. За. Алло. Бордо задлцгаая. За, энэ манай борд. За, сая би шийдвэрлээ. Одоо чиний вил. За. Дараагийн парт. Дараагийн парт маань падаар алгадуулах гинэ. Шийтгэл нь падаар алгадуулах. Одоо чи нэг рандом хүн сонгоно. Тэгээд падаар алгадуулна. Хэсэг хугацааны дараа Зүгээр нүүрлээ зөвхөн. Тэ. За зогсгоо одоо. За. Баярлалаа. Сая бараг чамаа илчүү яач вэ? За. За рандом хүнээр ер нь бол зохиолол яах юм бэ? Би чамаа зөгч. Дүүрстэй. За. Билүү? Яа. За өнөөдрийн борд нэр тавих сэпүү маань i7 14700 F гэж байгаа. За. Хоосон. За хоосон. За шийтгэлгүй рама огсрохтай. За өнөөдрийн тавих RAM маань Crucial-ийн DDR5-тай 32 GB-ийн 5600 Hz-ийн RAM байгаа. За RAM-а тавцгаа хэдүүлээ. Гол. Цээж нүцгэн. Яа. Жижиг альтиркар. За. Бараг наа чи шийтгэл биш шагнал очиж байгаа юм шүү. Харин бараг шагнал болчтой тий. За M2 маань Crucial-ийн 500-тай PCI 4.0-тай M2 байгаа. Ер нь сүүлд гарсан ерөн хурдан M2. За M2-гээд нөр борд манаас энэ дээр энэ локтойгоо ингээд локлчдаг M2. Энэ болохоор thermal pad нэ M2 юм аа. Сүрлүүлээд дуусчлаа. За дараагийн парт маань Спүүний маань кулерний вил нөө. за кулерний хөвөлөө дараа. За. Нэг рандом хүн туслана. За. Нэг рандом хүнээр туслуулах нэ. зөндөө хүнээс асуусны дараа Тийм үү? Батыг. За. Одоо хоёулаа энэ motherboard-ын дээр liquid cooler-ыг тавина. За энэ liquid cooler маань болохоор Thermalright-ийн Frozen Vision 360 гэдэг liquid cooler байгаа. За энэ дээр болохоор нэмэлт юмнууд байгаа. Энэ болохоор pump sense. Тэгээд энэ өөр дээрээ дэлгэцтэй team liquid cooler.
Энийг нь хуулж аваад яг энэ дөрөв хүнд харуулж. За. Яа тэгээд дараагийнх нь болохоор энэ дөрөв цэнхрийг Энэ дөрөв. тийм. За. Өмнө нь компьютер өсөрч ирсэн нэр. Өмнөөс агсаж байгаа. Одоо энэ төмрөө За. ингэж хийнгүүтээ одоо энэ хоёр энэ дөрөв болтыг Дөрөв болтыг. за энэгээр одоо чангалж шатав. Дэрэл дээр. За. Одоо энэ кулерээ. За. За. За болчлоо ингээд. Кулерээс бас ингэ болцсон. За баярлаа. Ингээд болсон үү? Тэнгэл За. за. За баярлаа. За кейс маань болохоор NZXT H6 Flow ARGB гэдэг кейс байгаа. Урдаа 3 сенстэй. Тэр хөрвөлтийн хувьд нэлээд сайн кейс байгаа. За энэ дэлгүүргүүл маань өөр дээр LED дэлгэцтэй. Тэгээд температур, спүүний температурыг харж болдог. За сүүлдүүд дуусчлаа. Одоо дараагийнх нь дижилийн блок одоо тавь. Хөдөлөө. За одоо блокны вилээ эргүүлцгээе. За. Гол. Яа, нэг гараараа. За. Нэг гараараа блок авах нэ. За. За энэ блок маань Corsair-ийн CX750M semi модулар байгаа. За энэ нэмэлт залгуурын PCI, CPU, SATA оролтууд манай. Нэг гараар гайгүй ах уу? Блок хэмж гайгүй л. Нэг заавал бас нэг гараар тий. Яа хэлтэлнэ. Оо. За энэ бараг. Оо. Фейл. Яа, за блокод тавьчихлаа. Нэг гараар хэцүү шанга байна чи. Нэг гараараа холбохгүй юм уу? За. Тэний нэг гараар холбохгүй сте. Блоко боогод ер нь залуурнуудаа залгачлаа. Одоо нэмэлтээр сенс залгах байгаа. Одоо тэрийг энэ ардталтаа байна. За одоо сенснийгаа вилийг эргүүл та. За. Гол. Яа. Дэрэл За автиркар. дэрэлээ сольж автиркар эргүүлэр басаа. За инженеринг лайт энэ дээр нэмэлтээр сенстэй. Энэ сенс байгаа. ARGB. За сенсээ очлоо. За сенсээ барилуулаад дуслаа. За одоо дараагийнх нь сүүлийн юм нөхөр график карт. Энэ график карт маань Asus-ын ProArt RTX 40 гэдэг график карт байгаа. 3 сенстэй үү. За, график картныхаа видео явах уу? За график картны видео дараа. За, сүүлийн тэмээний ачаа өрөнд. Гол. Тэ шийтгэл байна уу? 20 сунах. За. За, сунахандаа. 20 сунаа. Сунагаас хийхэндээ одоо яана. За, 20 сунаас явсаа. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 аль 13 чадна 14 15 16 17 18 19 эй 20 let's go яа чадлаа да Хүнд байна. Хүү. Зэрэг часл 20 болсон шүү дээ юм байна. Тэр шинэ график картны өнөрч гоё л та. За одоо ингэ график карта заалаа. За.
Ба. За одоо график карта боо. График карта боохгүй бол энэ график карт маань хөдлөөд хуурчих магадaltaй болохоор энэ сайд боохгүй болдгоо байгаа. Тижээлийн залгаад тэгэн компьютер маа ер нь автуусчлаа. За ингээд компьютер угсарч дууслаа. За өнөөдөр мөс дээр угсах шамд ямар вэ? Ер нь бол жоохон эвгүүлээсээ гадаа анх удаа компьютер өгсраад бас тэг ингээд хүмүүс авчираад хүн оролцуулаад юм бас ер нь тий нэлийн челленжтэй бүчилж бас боор тайлбарч үзлээ амьдралтай анх удаа. Чамд өнөөдөр хамгийн хүнд челленж ямар челленж вэ? Хүн олж хадаар зөхөлхөө тэр хийсэн айгүй өвгөөс нэмүүдээ юу өвгөөл хүн олж ирж хамт компьютер өссөн хүн олдохгүй бүгдээрээ зүхтаад харжаад ямар байлиг баг. За энэ хүн компьютер маань үнэнд ердөө 5,75,000. Та энэ хүн компьютерийг авахыг хүсвэл нэвтийг сайтаар зочлоорой. Мөн та дараагийн дугаараар хаан сонирхолтой газар PC өгсөрүүлмээр байна. Бас хүрдэн дээр ямар нэгэн шин содон шийтгэл оруулахыг хүсэж ирвэл комент хэсэгт бичээрэй. Бас лайк, subscribe дараарай. Ямар гэрээ тэгээ. Бас лайк and subscribe дараарай. Зөрөгтэй цаа нөгөөд гоё зөрөгтэй л дээ. За энэ удаагийн энэ PC уусалсан даа. За. Шууд. За нэ. Ой, яаж наа. Нөөс амархан шүү дээ. Зүгээр л баарны юм дээр ингээд одоо тэгээд хүссэн чөлөөт. За задгаас. Одоо би ай тавьчихгүй чамд бүр. Тэгж нүцгэн. Сүнэх. Харж Сая гоё кат.